Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний аюулгүй тухай үүдэх томчоор үндэсний аюулгүй байдлыг санхин хамгаалах нь төрийн захааны байгуул, орон нутгийн байгуул, хувийн хишил, иргэдийн бүх нийтийн оролцоонд олгоорож хэрэгжих ёстой. Инхээр бол аюулгүй байдлын маань тогтцооны хувьд бол төрөөсөө иргэн хүртлээр нийгмийн бүхэлд нь хамарсан систем байдаг. 2022 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд одоо 120 гаруй эрдэмтэн судлаач, мэрэгжлийн хүмүүс сууж үнэлээд ер нь үндэсний аюулгүй байдлын бодлогыг шинжлэх ёстой байна. За энэ үндэсний аюулгүй бодлогын шинжилт дотор иргэний нийгмийн үүрэг гүйцэтгэх оролцоог бол нэмэгдүүлэхгүй бол аюулгүй байдлын төрийн бодлогын төвшин шийдвэр гаргахдаа бүх талын зөвшөлтсөд тулгуурласан нийтлэг эрх шанд нийцсэн шийдвэр гаргахгүй байна гэж үзсэн. Энэ хүрээндээ 2026 оны 2 сарын 26-нд засгийн газрын шийдвэрээр аюулгүй байдлын иргэдийн оролцоо үндэсний хөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Тэгэхээр өнөөдөр сүүлийн 5 жилийн хугацаанд дэлхийн геостратеги, геополитикийн нөхцөл байдал эрс муудсан. Өнөөдрийн байдлаар сүүлийн 3 жилийн турш дэлхийн 27 орн үндэсний аюулгүй байдал иргэдийн оролцоог сайжруулах холбоотой нийгмийн бүхэлд нь амарсан аюулгүй байдлын системийг хөгжүүлж эхлээд энийгээ ерөнхий боловсролын, ихтэй сургуулийн төдийгүй одоо бүх нийтийн эх орны хамгаалах системийн одоо нэг хэсэг болгож өгч байгаа. Тэгэхээр иргэд маань хувийн одоо шийдвэр гаргахтаа ч гэсэн хувийн аюулгүй байдал, хувийн кибер аюулгүй байдал, хувийн ахуйн аюулгүй байдлаас ахуулаад төрийн эрх барихад оролцохтой хүртэл үндэсний аюулгүй байдал язгуур ашиг сонирхол гэж юу юм бэ? Монгол Улсын тусгаар тогт бүрэгт байдал, нутаг дэвсгэр хажууд архан байдал, эдийн засгийн хараат бус байдал, кибер аюулгүй байдал гэдэг хөрөөлөн боо орчны аюулгүй байдал гэдэг энэ олон юмд бол иргэдийн маань оролцох чухал. Тэгэхээр өнөөдрийн одоо хурлын үр дүн бол бид нар аюулгүй байдлын соёлыг нэгдүгээрт нийгэм төлөвшүүлье. Хамгийн наад зах нь одоо өнөөдөр зам тэр аюулгүй байдлын соёл, кибер буюу захин орчны хэрэглээний соёл, ахуйн буюу нийгмийн эрүүл мэндийн соёл гэдэг маш олон одоо Монгол Улсын аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг дэлхийд хамгийн одоо хойшин татж байгаа үзүүлэлт болсон. Энэ суур ойлголтууд маань иргэд эзэмшээд ирэх юм бол хувийн шийдвэр гаргах, хувийн ахуйгаа хөтлөх, сурц хөдөлмөрлөختөө хүртэл энэ дээр бол одоо зөв гараа явчихна гэсэн үг. Тэгээд өнөөдрийн одоо энэ хуралдаанаас бол Монгол Улсын нийгмийн хэмжээнд үндэсний аюулгүй байдалд иргэдийн оролцоо гэсэн хөтөлбөрийг сургалт сурчлагаа танин мөнхөө соёнгийн эрүүлэх нь олон талт хэлбэрээр явуулахтай холбоотой аюулгүй байдлын иргэдийн оролцооны сургалт сурчлагаа соёнгийн ажлын агуулгыг мөн энэ сургалт сурчлагаа соёнгийн ажлыг зохион байгуулах хэлбэрийг мөн энд оролцох одоо сургагч багш нар нөлөөлөгч талууд тодорхойлохтой холбоотой олон асуудлыг шийднэ гэж найдаж байна. Энэ өөрөө үндэсний аюулгүй байдал маань өөрөө улс үндэстний оршин тогтохын 5 хэмжээсээр байдаг. Энэ нь болохоор газар, ус, агаар, тийм ээ, хил хязгаар, дээр нь өнөөдөр бидний одоо хамгийн чухал хэрэглээ болсон кибер орон зай аюулгүй байдлын асуудал байна. Тэгэхээр олон улсын одоо дэлхийн кибер аюулгүй байдлын үнэлгээгээр бид нэр дэлхийд 130 талд орж байгаа. Үндэсний кибер аюулгүй байдлаар бид нар 120-т орцсон явж байгаа. Тэгэхээр энэ дээр 5-30 зүйл байдаг. Өөрөөр хэлбэл үнэлгээ тогтоохдоо. Энэ нь кибер аюулгүй байдлын иргэдийн одоо хэрэглээ захин бичиг үсэг тайлагдалд төрийн байгууллага болон үндэсний хэмжээнд энэ үндэсний он чухал мэдээллийн систем эмзэг мэдээллийг хамгаалж чадж байгаа байдал иргэд нь хувийн нууц эмзэг мэдээлэл хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн байдал гэдэг үзүүлэлтээр бид нэлээд хоошоо ордог. Өнөөдөр сүүлийн зүгээр 2 жилийн дотор Монгол Улсын захин гэмтрэггийн одоо өртөгчдийн тоо хохирол 2 дэх өссөн. Тэгэхээр өнөөдөр энэ аюулгүй байдлын сургалт сурчлагын хүрээнд гисэн хувийн кибер аюулгүй байдлын 10 одоо зан хвшил гэж юу байдгийг хувийнхаа кибер аюулыг хангасан дараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал эмзэг мэдээллүүдэд бид нэр яаж хамгаалах юм гэдэг энэ олон талын одоо ойлголтыг өгөх болчихж байгаа. За өнөөдөр Монгол Улсын засгийн газар болон тагнуулын ерөнхий газраас хамтраад энэ явуулж байгаа хилцүүлэг маань олон жил төрийн байгууллага, төрийн албан хаагчид, иргэд энэ улс орны аюулгүй байдлыг хамгаалах, хангах энэ үүрэг бол зөвхөн төрийн цэргийн байгууллагуудын үүрэг мэтээр олон жил ойлгож явсан. Энэ ойлголтыг засахад одоо тус тэхэн болох ийм хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газараас баталж хэрэгжүүлж эхэлж байгаа. Энийг танилцуулж байна. Тэгэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын тухай хуульд энэ үндэсний аюулгүй байдлын зарчмыг тодорхойлсон. За мөн одоо аж ахуйн нэгж байгууллага иргэд энэ үндэсний аюулгүй байдлыг хангахад ямар үүрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлсон. За харамсалтай нь энэ бол одоо иргэд маань энийг бас сайн ухамсарлан ойлгоогүй. За нөгөө талдаа төрийн байгууллагууд ч гэсэн энэ талаар бас одоо ойлгуулах, хэрэгжүүлэх ажил хийгдээгүйгээс болоод ийм буруу ойлголтууд олон жил явсан. Энийг залруулах үүднээс энэ 26 оны 1 сард Монгол Улсын засгийн газраас энэ хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ бол шинэ тийм үзэл баримтлал биш.
бусад улсуудад бол байдаг. За жишээ нь одоо дэлхийд хамгийн одоо сайн жишээ гэж үздэг Финляндийн одоо хөтөлбөр байна. За Швейцарын хөтөлбөр байна. Эстоны хөтөлбөр байна те. Энэ одоо иргэд энэ аюулгүй байдлыг хангахад ямар оролцоотой үүрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлж өгсөн байн юм одоо сургалт явдаг. Энэний үр дүнд иргэд нь одоо те энэ одоо аюулгүй байдлыг хангахад ийм одоо бэлэн байдлыг хангасан байдаг. Тэгэхээр энэ аюулгүй байдлыг хангана гэдэгт нэг тийм иргэд бол том ойлголтыг те тэр буу зэвсэг өрөөд хил манагч гэдэг юм уу энэ талын юм бишээ. Жишээ нь энэ хуулийн талаар иргэд зөв мэдлэгтэй зөв хандлагатай байх нь хамгийн нэгдүгээр. Энэ юу байх вэ гэхээр одоо хуулиа сахилга хариуцлагатай байдаг тийм. За нөгөө талд өнөөдөр орчин цагт энэ одоо цахим аюулгүй байдал ярьж байгаа тийм. Тийм учраас энэ дээр бас л энэ улс орнууд бол иргэдээ энэ цахим одоо халдлагт өртгөөс өртсөн сэргийлэх мэдээллийн их сурвалжаа одоо зөв үзэх тийм. Буруу зүрх мэдээллийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэдэг. Гэх мэтчлэн энэ бол одоо иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын үүрэг байгаа. Энийг л одоо энэ аюулгүй байдлыг хангахад иргэн та бүгдийн оролцоо юм шүү гэдгийг тодорхойлж өгч байгаа ийм үйл ажиллагаа байна. Тэгэхээр ер нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа одоо манай Монгол Улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал анх 1994 онд боловсруулж баталж хэрэгжүүлж гисэн цагаас ер нь төр төвтэй төр түүний байгууллагуудаас авч хэрэгжүүлэх одоо үйл ажиллагаа гэж ойлгож хандаж ирсэн одоо хандлагыг одоо аюулгүй байдлын иргэдийн оролцоотой ер нь иргэний нийгэмд тулгуурсан иргэдийн оролцоонд тулгуурсан ийм одоо онцлогтой хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх юм. Тэгэхээр энэ бол зарчмын шинжтэй зарчмын ийм өөрчлөлт бол байж байгаа. Илүү иргэдээ одоо хамруулж оролцуулсан, иргэдээ татан оролцуулсан хамтдаа энэ аюулгүй байдлыг бүтээх, цогцлоох, аюулгүй орчныг бий болгохтой холбоотой юм шиг л байгаа. Ер нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа бол манай 2010 онд батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч гэсэн бас дурдсан байгаа. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа өөрөө мэдлэг мэдээлэл дүн шинжилгээнд суурилна. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэдийг одоо хангах үйл хэрэгт иргэдийн одоо хувь нэмрээ оруулах болцоог одоо бий болгоно, үүнийг хөхүүлэн дэмжиж иргэдийн одоо оролцоог бий болгоно гэсэн ийм том зарчмын дагуулга байгаа. Тэгэхээр түүнийг л одоо бодитоогоор яг хэрэгжүүлж байгаа. Одоо яг энэ цаг мөчид бол Монгол Улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа бас тодтгон шинжилж баталгаар одоо хилцүүлэг бас өрнөж байгаа. Тэгэхээр ер нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа түрүүн хэлсэнчлэн ер нь мэдлэг мэдээлэл буюу үндсэндээ бол боловсрол дээр суурилна. Тэгэхээр энэ боловсрол дээр суурилна. Тэгэхээр боловсрол бол өөрөө бас нийгмийн ухамсарыг дээшлүүлэхэд чиглэдэг ийм одоо зорилго ач холбогдолтой ийм онцлогтой. Тэгэхээр ийхүү одоо аюулгүй байдлын мэдлэгийг боловсролыг иргэддээ одоо таниулж олгох ийм 3 жилийн хугацаанд 28 хоног дуустал хэрэгжих ийм хөтөлбөрийг бол ийхүү одоо үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлтэй байгууллагууд түүн дотроо тагнуулын ерөнхий газар за төслийг одоо үндэсний тагнуулын их сургууль одоо хэрэгжүүлэхээр өнөөдөр ингээд эхэлж байна. Тийм ер нь аюулгүй байдлын аюул занал учруулах одоо ийм аюул занлын их үүсрүүд бол их тийм олон талтай олон талбар орон зайд бол өрнөж байна. Тийм ч учраас энэ бүх асуудлуудыг бол өнөөдөр манай энэхүү хилцүүлэгт оролцож байгаа одоо зочид бас тал талаас нь хилцэж шүүн тунгаахаар бол ярилцж байна. За өнөөдөр бас сонирхолтой илтгэлүүд нэлээд хэлцэгдэнэ. За ялангуяа когнитив дайны тухай асуудал бол бас нэлээд яригдана. Когнитив гэдгийг бол бид нэр үзэхдээ одоо тухайн ард түмний ухамсар сэтгэхүйд нөлөөлөх одоо ийм аюул занлын бас ийм шин талбар бий болжээ гэдгийг бол өнөөдөр бас бодиттой авч үзэх, дүгнэж хилцэх ийм цаг үе ирээд байгааг бас өнөөдрийн хилцүүлэг дээр хөндөж тавина.